Сайн байцгаана уу? Мөнгөчин байна. 진짜 오랜만이다. Үнэхээр уулзалгүй утсан юм шүү. Хагас өдөр маа Photoshop-ийн хичээлээ оруулах байсан. Оруулж үнэхээр чадсангүй. Өнгөрсөн 7 өдрийн болохоор миний яг үндсэн ажил, барилгын ажил маань таасны ажлаа дуусгах. Шөнөөрөө сунаж ажилласан байгаа. Хоёрд гэх юм бол Search class буюу C class нэртэйгээр бүгдийг хийж өгч байгаа. Гэхдээ дараагийн удаа хийхдээ та нар 40 гаруй сорогчтой болоод 7 хоног 2 удаа 2 сарын туршил заахаар болсон байгаа. Тэгээд хичээлээ хөтөлбөрөө бэлдэнгээ бас хичээлээ заангаа үнэхээр бас завгүй 7 хоног байлаа. 3-д нь гэвэл тийм ээ, хагас марафон буюу 21 км-т амжилттай оролцож барайнд орж энэхүү мэдээллийг хүргэсэн байгаа. Миний хувьд гүйлтийн спортоор хичээлэнгээ 3 жилийн хугацаанд 68 удаа 305 км-ийг гүйсэн амжилттайгаар Nike Running Club гэдэг гүйдэг хүмүүсийн аппликейшн дээр ногоон өнгийн цолоо энэ жил бас хүргэсэн байгаа. Тэгээ та бүхний харж байгаа нь хойно марафоны 2 жилийн дараалал 21 км-т амжилттай барайндаа ороод медаль хүртсэн байгаа. Энэ марафонд оролцоход тусалсан гэр бүлийнхэн ажлын амд бол бас хамтран өндрөгч бүхий л дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа. Марафоны талаар та бүхэндээ дараа тусдаа нэг бичлэгийг оруулах болно. Маш олон зүйлийг ухаарсан байгаа, мэдэрсэн байгаа. Ийм учраас хагас өдөр хичээлээ оруулж чадсангүй үнэхээр завгүй өнгөрлөө. За баахан шалтгаан хэлжтэй. Доо. За өнөөдрийн хичээлийг бодитоор суралцахаар манай Тэнгис шав маань ирсэн байгаа. За Тэнгис минь дээрээ. Хэмээнөө. За манай сурагч байгаа тавтаа мөрөл. За өнөөдрийн хичээлээр болохоор Photoshop-ыг татаад нээн штэ. Тэгэх юм бол хаана нь юу байгаа мэдэхгүй амар олон ийм товчлуур tools байдаг байхгүй юу? Яг жишээ авах юм бол онгоцны нөгөө удирдлагын хэсэг амар олон товчлуур байдаг. Тэгээ хаана юу дарах юм бол мэдэхгүй штэ тэрхүү. Тэгээ нэг буруу юм дарчих юм бол шууд онгоц сөнхөрч юм уу? Яг тэрэн шиг ингээд чочролыг авдаг. Миний хувьд ч гэсэн бас одоо тэр чочролыг авч ирсэн байхгүй юу. Тийм учраас би ерөнхийд нь өнөөдөр Photoshop-ийн болохоор 5 хэсэгт ерөнхийд нь харчих юм бол амарханаар мэдэх боломжтой байхгүй юу. Тэгээд нарийн нэг үрчлэл нь бүгдийг мэдэх шаардлагагүй. Би ч гэсэн одоо мэдэхгүй зүйл маш олон байгаа. Тийм учраас өнөөдөр 5 хэсэгт яг юу байгаа, хаана юу байгааг байрладгийг хамтдаа суръя. Хоёулаа хамтдаа энэ PPT-ийг үзье. За Photoshop-ыг нээх юм бол үндсэн 5 зүйлсээс л бүрдэж байгаа. Маш олон зүйл юм шиг харагдаж байгаа мөртлөө 5 зүйл гэсэн үг байгаа. За энэ 5 зүйлийг нэг нэгээр нь юу гэдгийг тайлбарлаж өгье. За хамгийн ихэнд нь болохоор меню бар гэж байгаа байхгүй юу? Photoshop-ыг нээх юм бол хамгийн ихний хэсэг дээр нь болохоор одоо File, Edit, Image, Layer гээд энэ хэсэг байгаа. Энэ хэсэгт болохоор маш олон Photoshop-ыг бүх тохиргоо байгаа. Гэхдээ яг үндсэндээ Photoshop-ыг ашиглахад энэ тохиргоонуудыг бүгдийг мэдэх албагүй. Яг хэрэгтэй үедээ хэрэгтэй зүйлсүүдийг мэдэх юм болно гэсэн үг байгаа. Тийм. За тэгэхээр дараа нь болохоор юу байгаа гэхээр tool bar байгаа. Photoshop-ийн энэ хэсэгт болохоор байрлагдж байгаа. За жишээ авах юм бол бүгд хоол хийх юм бол одоо хутга, заазуур, тий халбас ирээ ч юм уу, одоо өндөг одоо хариулын тавг ч юм уу юм багажнууд байгаа шүү дээ. Түүл одоо багажнууд. Тэр шиг энэ хэсэг түүл бар буюу нэрнтэйгээ ижилхэн Photoshop-ийн түүсүүд байдаг аахгүй одоо баллуур, харандаа, brush ч юм уу. Тийм учраас түүл бар гэдэг нэртэй байгаа. За дараа нь болохоор меню бар гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Энэ түүл барыг сонгох юм бол энэ меню бар нь болохоор автоматар түүл барынхаа ижилхэн тохиргоонуудыг шууд өөрчлөгдөд автоматар өөрчлөгддөг меню бар байхгүй юу. Удахгүй би Photoshop-ыг нээгээд меню барыг илүү наривчлаад танилцуулъя. Дараа нь болохоор панел хэсэг байгаа.
За энэ хэсэг болохоор одоо илүү текст, color бүх тал дээр энэ toolbar дээр болохоор илүү одоо хоолоор авахд одоо хутдаг заазуур гэхэд л жишээ авахд болохоор хутгийг эндээс авч ашиглана гэдэг ч юм уу. Жишээ нь тэгж авч ирсэн бол энэ panel хэсэг дээр болохоор хутгийг одоо хэрхэн ашиглах вэ гэсэн үг байхгүй амархнаа тайлбарлах юм бол тэгвэл хутгийг маш олон төрлөөр тоогоочноор ашиглаж байгаа шүү дээ. Эсвэл одоо зурдаг өнөө жишээ авах юм бол өнгө гэж одоо өнгийн харандаа гэдэг одоо түүл энэчнэ байна гэх юм бол энэ panel хэсэгт болохоор маш олон өнгөнүүдээс дуртайгаа сонгоод ашиглах боломжтой panel гэсэн хэсэг байгаа гэсэн үг амархнаар тайлбарлах юм бол за тэгээд дараа нь болохоор work area буюу ажлын талбар гэсэн үг. Одоо Photoshop-д ямар нэгэн хэмжээс одоо аваад тэгээд одоо A3 ч юм уу A4 ч юм уу хэмжээгээ сонгож байгаа Photoshop дээр одоо ямар нэгэн зүйл хийдэг да. Тэгээ энэ талбар болохоор work area миний яг хэмжээ сонгосон талбар маань гэсэн үг байгаа. Тэгээ товчгондоо болохоор ийм 5 зүйлсээс л ер нь тогтдог гэсэн үг. Амархан байгаа үстэй тий. За тэгвэл Photoshop-ыг хамтдаа нээсэн байна. Харах юм бол дөнгөс энэ миний танилцуулсан хэсгүүд байгаа байхгүй юу? Одоо toolbar, menu bar хэсэг байна. Одоо panel хэсэг байна. Энэ work area гэсэн хэсэг харагдаж байна. За энэ Photoshop-ын PSD файлыг бэлдсэн байгаа. Энийг болохоор description хэсэгт линкээр оруулна. Та бүхэн татаад бас энийг ашиглаарай. Тэгэх юм бол toolbar нэмэлттэй, panel нэмэлттэй, work area, menu bar, option bar шүү дээ. Sorry. Энэ доор нь байгаа энэ хэсэг биш үү? Энэ хэсгийг болохоор option bar гэдэг нэртэй. Хамгийн дээр нь байгаа энэ file, edit, image, layer гэдэг үүд нь болохоор menu bar байхгүй юу? Гэтэ энэ одоо энэ нэршлүүдийг чийжлэх нь амар чухал байхгүй юу? Жишээлбэл одоо би энтэй холбогдолтой зүйлийг одоо интернетээс хов түүгээ хайна штэ. Гэтэ яг юу хайх гэж байгааг мэдэхгүй болохоор хэцүү болчихно. Тэгэхээр одоо menu bar-ын тэр зэсийг би хайх гэж байгаа гэх юм бол шууд Photoshop дээр гарч ирдэг байхгүй юу? Тийм болохоор миний хувьд хамгийн анх одоо суур онл хичээлсэн хүмүүс заахтаа энэ нэршлүүдийг ингэ зааж өгье гэж сурсан байгаа. Тэгээ би option bar-ыг марцсан байна уучлаарай. За тэгвэл үргэлжлүүлээд Photoshop дээр заавал хийх одоо нэг 6-7 тохиргоо байгаа. Тэр тохиргоонуудыг хэрхэн хийх талаар та бүхэнд танилцуулъя. Гэхдээ чиний хувьд сайн ингээд 5 хэсэг хуваагаад ерөөдөө ийм 5хан зүйл өгдөг гэсэн чинь амархан болчихж гин үү ер нь. Photoshop-ыг анх ингээд нээхэд бүгдийг ингээд огт мэдэхгүй анх удаага нээж ин гэсэн хүний үднээс үзэхэд хэр байсан бэ? Жишээ би ч одоо Photoshop өстой юу ч мэдэхгүй шүү дээ. Мэдгүй юм. Тийм. Тэгээд зөв би бол одоо энэ юу гэнэ character тэгээд color гэдэг хоёр байгаа шүү дээ. Энэ хоёрыг одоо ялгааг нь мэддэг байхгүй одоо жишээл энэ хоёр чинь тустай юм ба шүү дээ. Тустай. Тийм ээ. Энэ хэсэг болохоор одоо panel хэсэг дотор байршигдж байгаа зүйлсүүд байхгүй юу? Энэний өмнө болохоор би нөгөө workspace буюу ажлын талбар хэрхэн бэлдэх талаар энэ Windows хэсэг дотор одоо энэ panel хэсгийн дээр гаргаж ирэх бүхий л зүйлсүүд энэ Windows гэдэг одоо хэсэг дотор л бүгд ингэ байршигддаг байхгүй юу? Хэрвээ энэ дотроос би дуртай хэсгээ чеклэх юм бол за харъя л да өнөөрөө. Энэ gradation гэдэг чинь өнгө шүү дээ. Gradation өнгө. Энийг чеклэх юм бол нэмэлтээр гараад ирж байгаа гэсэн үг. Тэгээд энэ panel хэсгээр ингэ нэмэгдээд идэг байхгүй юу? Яг хөө чиний сайн асуусан нь болохоор энэ хоёрын ялгаа гэж асуусан шүү дээ. Гэтэ одоо character дотор ийм байршдаг. Color хэсгийг одоо ийм color байдаг. Энэ color-ыг болохоор ямар үед нь smoke-ийг сонгох, ямар үед нь RGB-ийг сонгох, gray тэрийг болохоор нэгээр болохоор би тайлбарлаад хичээлээр үүсгэе. Одоо энэ character хэсгийг сонгоход нэг хичээл болгож заах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас нэг удаа онлайн хичээлүүдийг нэг л удаа ингэ сурч штэ. Тэгэх юм бол дараа нь яг бүрэн чийжлэхгүй ч гэсэн нэг удаа ингэ сурцсан тохиолдолд дараа нь санагдаад байдаг байхгүй юу? Эргээд ажил хийхэд энэ чинь ийм штэ энэ түүл эсвэл одоо Windows хэсэг дотор би энэ panel хэсгийн одоо зэсүүд нь байдгаа гэдгийг сайн тайлбарлаа шүү дээ. Дараа нь одоо ингээ юм хийж байгаа алга болчих ч юм эсвэл нэмэхээр их юм бол нэрээ Windows дотор байдаг гэсэн гээд уншиж байгаа гаргаад ирэхэд. За тэгвэл Photoshop-ыг нээсний хамгийн эхлээд нээсний дараа хийх ёстой заавал нэг хідэн тохиргоонууд байдаг байхгүй юу? Тэрний талаар чам зааж өгье. Энэ Photoshop гэж рүү орох юм бол settings байгаа байхгүй юу? Тэгээ энэ general англиар general гэж унших уу? General хэсэг байгаа шүү дээ. Гэтэ өмнө би нэг shortcut чийжлэх хэрэгтэй гэж хэлээд байсан шүү дээ. Гэтэ одоо энэний general-ийн ард нь болохоор command K дарах юм бол гарч ирнэ гэж уус. Тийм учраас миний хувьд болохоор зүр command K дарах юм бол гараад ирнэ гэсэн үг. Энэ маш чухал. Энэ shortcut-уудыг
амар их олоодод чиглэлээс урдна. За энэ settings хэсгийг нээсний дараагаар хоёр дахь руу нь орно шүү дээ. Interface руу орох юм бол энэ чинь color theme байгаа байхгүй юу? Одоо энэ color theme нь ямар өсөлттэй вэ гэхээр одоо энэ Photoshop-ийн үндсэн өнгийг нь өөрчлөх боломжтой. За бүгдээр хамтдаа харъя л да. Энэ цагаан өнгөт болох юм бол Photoshop тэр чигээрээ цагаан болчихж байгаа ус. Одоо ингэ чиглэлсэн шүү дээ. Тийм уус. Тэгээд Photoshop-ыг одоо зааж байгаа багш нар болохоор яаж зөвлөдгөө гэхээр нэхвэрчлийн бараа өнгөн дээр хийвэл байнга одоо 2-3 цагаараа ингэж хийн штэ. Тийм учраас хэтэрхий ингэ цагаан хүний нүдэнд их юм уу? Энэ бараа өнгөн дээр хийгээд ашиглах зүгээр гэж сонгодог. Тийм учраас ер нь бол миний хувьд болохоор арай одоо хар биш энэ грей энэ өнгө рүү төгссөн энийг сонгож агаад ашигладаг байхгүй юу. Тийм учраас та бүхэн хэрвээ цагаан сар энэ өнгөнд дуртай байх юм бол энийг сонгоод сураарай гэсэн үг. Хамгийн анхандаа settings. За энэ тохиргоо бүгдээрээ хамгийн эхлээд хийгээрэй. За дараагийн тохиргоо нь болохоор энэ file handy нэ шүү дээ. Энэ хэсэг рүү орох юм бол энэ чинь одоо enable одоо юу гэж юм шүү? Legacy save as гэж байгаа байхгүй юу? Энэ чеклэх хэрэгтэй. Энэ ямар өшөөтэй гэхээр энэ хизэнээс үлээ Photoshop ийм болсон байхгүй юу? Уг нь нэг зураг ч юм уу ингээд бүх файлаа хийж дуусныхаа дараа шууд Ctrl S дарах юм бол энэ хараа. Одоо би нэг чекин айлах чи зав. Тэгчээд окей гэчээд Ctrl ингээ S ингээ зараад би нэг загвараа ингээд зургаар ингээ хадгалахаар болно шүү дээ. Тэгэх юм энэ чинь ингээд нэг GPH юм зургийн өргөдөл байхгүй болсон гэсэн үг. Одоо та бүхний болохоор одоо Ctrl Command shortcut-наас болохоор S гээд хадгалах юм бол энэ хэсэг дээр ингээд уг зураг нь ингээд харагдчихэв. Өмнө нь бол ингээ харагддаг гэсэн байхгүй автоматар. Тэгсэн чинь аль нэг version-ээс үлээ тэр нэг алга болсон. Тэгээд тэр нь хаана байгаа вэ гэхээр энэ Ctrl энэ file handy-ийн хэсэг дотор энэ enable save as гэдгийг нь чеклэх хэрэгтэй. Чеклсний дараагаар би ямар нэгэн одоо зургаараа одоо Photoshop дээр ажилласны дараа Ctrl S-ийг дараад хадгалах юм бол Photoshop гэдэг чинь нөгөө Photoshop файлаар нь хадгалах юм шүү дээ. Тэгээд дарах юм бол энэ чинь нэг бүх өргөдгөл нь байгаа одоо PNG энэ тохиргоо амар чухал. Одоо Photoshop дээр шинээр нээх юм бол энэ тохиргоо нь чиглэгдээгээр гарч ирдэг гэсэн үг. Тэгээ жоохон анхандаа ингээд энэ тохиргоонууд чи яач вэ гэд Photoshop-ийн нөгөө өмнө жоохон мэддэг юм сандраад өргөө юм болсон байхгүй юу. Тийм учраас миний хувьд энэ тохиргоог заавал чиглэлээр зөвлөж байгаа юм. Энийг хэрэгтэй уус. Дараа нь болохоор юу байгаа вэ гэхээр сайн яг файл handy-ийн хэсэг рүү орох юм бол энэ автоматар сейв хийх горин байгаа байхгүй юу. Photoshop маань болохоор одоо энэ чинь 10 минут гэж дефолтоор байгаа байхгүй юу. За би болохоор энэ яг дефолтоор ингээ ашиглаждаг. Энэ нь юу гэсэн үг хэрэг одоо тог тасраад ч юм уу миний хийж байгаа файлууд чинь ингээд устгах ангилдаг шүү дээ. Устчихдээ шүү дээ. Гэтэ Photoshop яадаг гэхээр 10 минут тутамд миний хийсэн файлуудыг автоматар хадгалдаг гэсэн үг байгаа. Амар хэрэгтэй гэсэн үг. Тэгээ заримдаа Photoshop ингээ гацаад ч юм уу гарчдаг байхгүй юу. Тийм болохоор энэ хадгалах горин маань амар чухал гэсэн үг. Тийм учраас 5 минут дээр нээж болно л доо. Гэтэ нэг жоохон ядраатаа 5 минут тутам ингээ миний файлыг хадгална шүү дээ. Гэтэ хадгалгууланд болохоор нөгөө нэг жоохон попокорн жоохон гацдаг байхгүй юу. Тэг тийм үүсдэг. Тийм учраас default 10 дээр нь байж үйл болно гэсэн үг байгаа. Дараа нь болохоор performance гэсэн хэсэг рүү орох юм болно шүү дээ. Энд чинь history status гэсэн англиар үг байгаа. Яг үннийг хэлэхэд би англи хэл дээр найл байгаа. За гэхдээ солонгос хэл дээр гайваа байгаа шүү. За энэ history status гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ юу гэсэн үг гэхээр бүүнөр ингээд Photoshop дээр нэг ажилбар хийж агаад ухрах хэрэгтэй болдсон шүү дээ. Гэтэ Illustrator болохоор бүр хамгийн анхны хувилбарлуугаа хүртэл ингээд Ctrl Z-ийг дарахаар ухрах боломжтой байхгүй юу. Гэтэ та бүхний default хэсэг дээр болохоор энэ одоо 50 сонгогдсон байгаа. 50 гэдэг нь юу гэхээр 50 удаа л ухрах хэрэгтэй гэсэн шүү дээ. Гэтэ яг үнэндээ 50 их юм шиг мөртлөө бас байгаа байхгүй. Жишээлбэл brush гэдэг хэсэг ч юм уу харандааг сонгож байгаад 50 удаа ингэ цэг дарсан байх юм бол хичнээн би ухрах ш 50 удаа. Тэгэх бол нөгөө нэг 50 удаа цэг дарсан нь л ухарна гэсэн үг. Тэгэл тэрнээс цааш ухрах боломж болчдөг байхгүй. Тийм учраас энийг нэг дефолтоор 200 болгоод өөрчилчих юм бол та хүнд ажил хийхэд ямар нэгэн Photoshop дээр ямар нэгэн загварыг хийхэд амар хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас энэ settings-ийг бас заавал хийж өгөөрэй. За өнөөдөр болохоор Photoshop-ыг ер нь 5 хэсэг хуваагаад tool bar, menu bar энэ төр гээд панел хэсгүүдийг ерөөд нь ингээд тайлбарлаа шүү дээ. Тэгэхээр ер нь амархан болчихж байна.
Одоо юу нэг Photoshop-ыг орох юм бол энэ ойлгох гэж байна үү? Нарийн бүх дисийн нарийн хэлт мэдгүй ч гэсэн энэ ойлгох гэж байна уу? За, асууж үл энэ хоёр нь багшаасаа. Үнэхээр гайхалтай хичээл. За шалгалтаа өгнө тэгээд муу аваад үзээрэй. За өнөөдрийн хичээлээр Photoshop-ыг ерөнхийдөө та бүхэн танилцууллаа. Дараагийн хичээлээр болохоор одоо хотхыг хэрхэн одоо ловн хэрчвэ, манжин хэрчвэ, байцаа хэрчвэ гэж одоо тоогооч хүмүүс одоо шавнартаа зааж өгдөг шиг одоо харандаа, brush, Photoshop-ын төлөвлөлтийг хэрхэн ашиглах талаараас баг та бүхэн тайлбарлаад хичээлээ оруулаад явах болно. Өнгөрсөн 7 хоногт үнэхээр завгүй байсан учраас хагас энд хичээлээ оруулж чадахгүй ингээ өнөөдөр хичээлээ оруулж байна. Дараагийн өдөр болохоор амлсан цаг буюу хагас өдөр болгон хичээлээ оруулаад явах болно. Манай YouTube сувг маань болохоор Солонгосоор сайн байна уу гэдэг аньяан ширэм нэгга гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ хүн болгоноор би тэрийг хэлүүлж ингээ тест амар санагдаад байдаг. Тэгээ одоо миний хэлсний дуурайгаад хэлдэг. Юуны 안녕한 시름니까? 안녕하세요 гэдгээс өөр юм уу? Тийм. Одоо 안녕하십니까? 안녕하십니까? 안녕하세요 гэдэг чинь сайн байна уу гэсэн үг шүү дээ. Гэтэ 안녕한 시름니까 гэдэг нь жоон дээр үед ашигладаг гэсэн бас сайн байна уу гэсэн үг гэсэн үг. Минь дамаа ойлсон юм шүү дээ. Тийм. За хэлээ. 안녕한 시름니까? За тэрийн хичээлтэй хамт байсан үнэхээр их баярлалаа. Дараагийн хичээл дээрээ уулзцгаая. Баяртай. 안녕하세요 시름니까 гэдэг чинь баяртай биш. Сайн байна уу гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тийм. Тэг би яах вэ? Зүгээр сайн би тест авсан байхгүй юу? За тэгвэл гэсэн үг мэдээж бодож шүү дээ. За тэгвэл дараагийн хичээл дээрээ уулзцгаая. За та бүхэн заавал subscribe, like дараарай. За тэгээ мөн хэрэгтэй байгаа найс нөхдөдтэй бас цаашаа заавал share хийгээрэй гэж хүсэж байна. Баяртай. Баяртай. Яа. Яа хэцүү басна.